Эм бүк төллүүлж байна. Тунгалаг тамир. Зохиолч Төрийн хошоо шагналт Чадравалын Лодо дамб. Зохиолыг уншсан Баатар Жавын Дархан сүх. Нэгдүгээр бүлэг. Олноо өргөгдсөний 4 оны зуны ихэнх сарын 1 өдөр их тамирын хойгуур гарсан замаар 30 орчим насны хар хүн нэлээд ачаатай морин тэрэг хөдлөөд явж байв. Нар салхинд гандаж хэр хөлсөнд нэвтэрч урагдсан дээлээ 9 өнгийн ямаар нөхсөн болохоор ямар идэр хийсэн нь мэдэгдэх аргагүй ажээ. Ханхар дөрвөлжин мориндөө утаавалсан цахиур буу хөндлөн өөрч дайхирсан бүдүүн хар гэзгээ дараайсан хуучин хөх ямбуу алчуураар шуужээ. Шороонд буурал болсон өтгөн хар хөмсгөнд орох том гихчийн дүрлэхэр нүд нь удаан цавчилж хөлс дааварлсан хөрн нүрэнд нь урт замын алжаал илэрч гүн бодол давтагдан хөрлийнхийг харвал ядарсан буюу ууралсан алин болох нь мэдэгдэмгүй ажээ. Энэ хүн дахин эргэж харан заримдаа зогсон ачаага засан явсаар оройн нар уулын толгой шүргэх үед замаас гарч голын эрг чиглэв. Ингээд ногоон зүлгэн дээр очиод бууга эвтэйхэн гэгч нь авч шир хөллөн тавиад тэргээ буулгаж морио чөдөрлөн тавилаа. Тэрэгнийхэн сүүдэрт тавтай завлан суугаад өврөөсөө мод толгой гаргаж тамхиа татаж утааг нь алгуурхан үлээн гаргах зур ногооны үзүүр имрэн оролдоно. Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт хааны хошууны олгонууд отгийн хүн. Уулаас эцгээс ах トゥ хоёул бөгөөд багада өнчрөн айл дамжин зарагдаж бор хоног өнгөрүүлэн явжээ. Дүүн төмөр гихч хүн бий. 16 наснда шилийн сайн эрчүүдтэй нээлж удалгүй эрмэг зориг, эр чадал ухаан санаагаар гайхагдсан засагт хааны цахиур төмөр гэж алдаршин хаалх 4 аймаг шав тавд домог мэт яригддаг болжээ. Өнөөгөөс 3 жилийн өмнө төмөр ахында гүн шүн үл таних 2 хүний хамт ирж уулзаад өөр шүн салахын үед явжээ. Тэгэхдээ цоохор Ямбу Оросын цагаан хааны цөлхөөв 30-ийн хамт өгчээ. Түүнээс хойш ах トゥ 2 уучраагүй зөвхөн л сургаар амьд мэндэ мэдэлцэж байжээ. Харин сүүлийн жил гаруйн дотор Эрдэнэ дүүгийнхээ тухай ямар ч сураг сонссонгүй. Эрдэнийн өөрийнх нь хувьд гэвэл багада доноо тайжийн хонь хариулж хурдан морийг унаж байхдаа хөөж чулууны бэжиг заалгахын далмаар бэжиг сурч уулаас ухаан сэргэлэн болохоор оюун түлхүүр цаасан шов 3 улсын бэжиг алтан товчоос эхлэн олдсон юм бүхнийг уншин гуйсан хүнд өргөдөл захиа бэжиж удалгүй бэжэж Эрдэнэ гэж нутагтаа алдаршжээ. 18 наснда нутгийн долгор гэдэг бүсгүйтэй дэр нийлүүлэн гэр барьж амьдрав. Бас 10-аад сарлаг 2-3 унах морь хідэн хоньтой болжээ. Эрдэнэ бусад хүн шиг зовхтоо зовж өлсөختөө өлсөж баярлахтаа баярлаад хорсохдоо хорсоод амьдрч болох байжээ. Гэтэл шинээр ширээ залгасан засаг хаан Гомб Жавын зан авир ширүүн ард олныг зовоох нь хэр хэмжээнээс хэтэрхэд чуулган дарга Монгол манж 6-ыг дамжин заргалдав. Гэвч ноёнтой өшөөтэй бол хонгохгүй, нохойтой өшөөтэй бол хормойгүй гэдэг үг дэмий үг биш болохоор Гомб Жав хошууны хөрөнгөөр хөлөө хүрэх газар бүхэнд хээл хахуул цуудгаж байгаад эзэн ноёнтойгоо харгалдсан тэрсүүд албатыг Улаастан Батгүнд хорж орхив. Тэнд үс бөөсөндөө баригдан жил гаруй болж байтал Монгол улс манжаас тусгаарлан богдж явзан дамб хутагт төр шашныг хослуулан баригч наран гэрэлт төмөн наст эзэн болоод өршөөл түгээж Эрдэнэ гянтангаас гарчээ. Батгүнд сууж байхдаа дүүтэй нь хамт говь мэргэн вангийн ноён сүргээс таслан хөөж цэцэн сартуулын хошуунд дамжуулж байсан нэг эртээ дайралтаж төмрийн тухай өдий төдий домог шиг яриа сонсжээ. Морины сайныг харавд таньдаг, санаа нь сүү шиг, чадал нь хар хул шиг эрдээ. 7 хоногийн өлийг дуулж угаад давдаг хүн, 70 өртөө газрыг дөрүүн дээрээ туулдаг эргэх зэргээр төмрийг шагшин магтжээ. Эрдэнэийг нутагтаа очихт нь хорссон хааны хавчлага байд суухын аргагүй болгохт нь албан татвар аль нэгд өчүүхэн хөрөнгө хамж өгөөд ганц морин тэргэнд юм ачиж богдод мөргөхөөр эхнэр хүүхдээ дагуулan хүрээний зүгт зам хөөжээ.
Эрдэнэ тамхиа хэд дахин шунаг сороод ирсэн зам руугаа харлаа. Тэртээ хөдлийн наад руу орсон замаар хүүхэд эхнэр хоёр нь гэлдрэн алхсаар ирж явааг хараад мод толгоогоо төрүүлэн босож ачаагаа буулган яг л дээд шиг нь төмөн нөхөөс болж утаанд шарлан дараайсан жижиг майхнаа босгоод аргал хормойлж түн 3 том чулуу тулан галлаж цай чанав. Жалавч нь тогоотоо цайран буцлах үед эхнэр хүүхэд нь чирлээ. Долгор замдаа түүсэн аргалаа асгаж хормоогоос эксрээд хөлөөж ин суув. Алсын аян замын шороо хурц наранд борлсон энэмэгтэй царайнд алжаалын тэмдэг тодорхой авч эхийнхэн дууг сонссон бодгоны нүд шиг тормолдсон болор хар нүдэнд нь залуугийн гал хөдөө талын гоо бүсгүй жавхлан тодорхой ажээ. Хүү маань явж өгдөггүй шүү. Гээд инээмсэглэхт нь жигдхэн бөгөөд дунд цагаан шүд ярилцав. Чи минь амарч үз. Би домбоо зайлаад цайгаа удалж орхий. Гээд Эрдэнэ тэрэгэн дээрээс гуйлан домб аваад жаргаж байгаа нарны гэрэлд гялтганан мэрэлзэх голын зүг явлаа. Доторхоо огт нуухгүй гэсэн мэт тунгалаг голын эрэг дээр явган суугаад домбоо зайлах зур ус харсан хүн уйддаггүй гэж сонссон нь Эрдэнийн сэтгэлд орж нүрээ угаагаад дотоод хормойгоороо арчив. Босож шууд явсаар галын дэргэд ирээд оволцон буцалж байгаа цайнаас жижиг төмөр шангаар хутгаж тайшир хам минь гэж шивгэнэн баруун зүг өргөснөө дахин хутгаж хангай дэлхий минь гээд өмнөх түнхгэр ногоон уулууд өргөв. Хол замд ядарсан 3 хүн ногоон зүлгэн дээр чандманлан суугаад өндөр нь ханхалсан замбаа аяг дүүрэн зуурч бөөрн хилэн базаж хормоо дээрээ тавиад аяганда хар цайд үргэж аваад эдэж ууж байхдаа хорвоогийн бүх зовлонг умартаж өнгөрсөн ирээдүйн гунигт явдлын тухай огтхонч бодолгүй хөгжилдөн инээлдэж хөхрөлдөн ярилцав. Аава богдын хүрээ хизээ орох уу? Гэж Батын асуухад Эрдэнэ зажилж байсан гурилаа залгиж хойноос нь цайгаа балгаснаа. Удахгүй. Харин чи өнөөдөр их шиг хашигнаад байвал хүрээ улам холдно шүү. Гэлээ. Би явъя гэдэл байхад энэ хүлчин ядраад болохгүй юм? Гэж Бат гомдолтой хэлэхэд эцэг их хоёр нь хүүгээ хөөрдөн инээв. Баруун гарт өнгөрдөг том чулуу нөгөө тайхар чулуу гэдэг мөн үү? Гэж долгор асуув. Мөн авраг эд шүү. Эгийн давааны цаана байдаг могойн зам гихч харагдсанаас эхлэн тайхар чулууны тухай домгийг эхнэр хүүхэддээ Эрдэнэ ярьж өгсөн билээ. Гайхамшигт гэгээний эд шидэнд биширсэн долгор тэр мундаг чулууны хойгуур гарахдаа 3 халуун амиа даадхан хідэн удаа сунаж мөрөгжээ. Хээжээ та хэнд мөргөж байгаа юм бэ? Гэж дэрэгдэн зогсож байсан Бат асуув. Зай гэгэнд мөргөж байна хөө минь гэж ихэн шивгэнэн хариулв. Юу гэж мөргөж байгаа юм? Бид 3-д буян заяа хайрлаач гэж мөргөж байна ээж нь. Надад мөсөн чихэр гуйгараа ээжээ. Миний хөө өөрөө мөрөг. Бат сөхрөн сууж хэд дахин мөргөхдөө амандаа гэгээ минь надад мөсөн чихэр хайрлаач гэж торж гнууллаа. Өнгөрсөн жил Доноо тайжийн хурдан хэрийг наадам дунаж төрүүлээд ирэхэд нь тайжийн авгаа жижигхэн мөсөн чихэр өгчээ. Түүнээс хойш ертөнцийн хамгийн сайхан юм бол мөсөн чихэр гэж Бат боддог болсон ажээ. Ингэж эххүү хоёр талын дунд байгалийн гайхамшигт хүчээр сүндэрлэн болсон тайхар чулууг бишрэн өнгөрсөн юм. Аава, та тэр чулууг орхимжороо оосрлож үүрээд явж чадах уу? Гэж Батын асуухад эцэг нь хөөрдөн инээмсэглэснээ толгойг нь нийлж. Аав нь төрийн хар хүн болохоор орхимж байхгүй. Бас тэгээд зай бандит шиг тийм эд шидэж байхгүй. Гэлээ. Бат бодол хийлэн баахан сууснаа. Аава, эд шид гэж юу байдг юм? Гэж асуугаад эцгийнхээ нүүрлүү нүдээ цавчлан харлаа. Эд шид гэж юу? Үлэмж чадaltaй юм байдаг. Эд шидтэй хүн бол гээд нүдээ анснаа. Ингэх зурл бид 3-ыг богдын хүрээ хүргэж орхино гэж Эрдэнэ хэлв. Та эд шидтэй болохгүй яасан бэ? Эд шидтэйсэн бол ядрахгүй нүдээ ингээд л гээд Бат нүдээ тас анж үнэхээр нисэж яваа юм шиг гараа сарвалзуулан хэсэг байснаа. Хөл ядрахгүй хүрээ орчихно шүү дээ. Тэмээ ээжээ гээд гомдолтой инээмсэглэв. Аавд нь зав болоогүй юм аа.
Ингээд Эрдэнэ хүүгийнхээ нар тоос үнэрсэн толгойг үнсэв. Бат байн яагаад гэж асуугаад эцэг эх нь хүүгийнхээ гинэн цагаан ярианд баясан инээж удаа болсон уранхай майхны дэрэгдээс баяр цэнгэлийн хөвгөлтэй дууд сураатан шөөгөн урсаж байгаа тамирын голын чимээнд өчүүхэнч гэсэн ханд болж байв. Хүн жаргалын төлөө төрдөг болохоор ямар ч хэцүү бэрх амьдрал гашуун зовлон баясах сэтгэл жаргалын ирмэлцлийн ширгэн хатааж чаддаггүй. Энэ ч учраас хатуу амьдрал нүсэр зам энэ гурвын баясан цэнгэх сэтгэл хомс хүнсээ идээд залуугийн цог хайрын галаар ядарлаа умартан амарч байхдаа ориглон гардаг бяцхан жаргалыг шимэн шингээж чадсангүй. Ирэх өдөр ямар зовлон авчирч өгөхийг мэдэхгүй дөнгөр ярилцсан хөгжиж байтал үдшийн бүрэнхий дуусаж үнгэн харанхуй эхлэхэд тэнгэрт төг төмөн од гялалзан тамирын хөндий дагаж яруухан үнэр анхилсан сэрүүн салхи үлээн. Эрдэнэ морио авчирч урт дээсээр аргамжаад нутгийн зүг харж зогссноо. Таашир хам минь, тарлан хайрхан минь, ата таван тэнгэр минь, ажид гомб минь гэж шивгэнэн хэлээд алгаа илгэндээ хавсарн залбирав. Ингээд майхандаа орж удалгүй 3 цагаачин гүн нойронд цохигдсон унтжээ. Өөр шөнийн завсраар Эрдэнэ босож дээлээ нөмгөн нөмөрч гараад харвал аргамжаатай морин алга болжээ. Гүн очвол чөдөр нь аргамжаатайгаа харлан байв. Эрдэнэ цааш харах гэтэл өмнөх хар уул томорсоор ойртод ирэх шиг болоход нь гэдэргээ хоёр алхав. Хэсэг гүлрэн зогссноо хүн дээр шаргацсан хүн эцсийн хүчээ шавхан алхаж байгаа юм шиг хэд алхаж хар чигт нэвт норсон гурамсан чөдрийг адхаж тэртээ барууна бараантан харагдах уулсын дээгүүр ширтэн таашир хам минь, ата таван тэнгэр минь, гомб минь харахгүй ягаав дээ гэж шивгэнэв. Эрднийг босоод гарахад сэрсэн долгор орж ирэхэд нь өндийж тэнгэр сайхан байна уу гэж асуув. Эрдэнэ майхны үүдэнд дуугүй зогсож байснаа аргамж чөдрөө майхны хаяа руу шидэж хулгай аваад явчихжээ гэж хэлв. Юу? Марийг минь үү? гэж хашгираад долгор босон хариав. Тиймгээд Эрдэнэ дэвсэж унтсан өнгөхгүй гудсан дээрээ суув. Одоо яадаг вүлээ? Хүний газар гүний нутагт гахаа явган хаачих вүлээ? Хэмээн долгор уйлахад нулимс хацрын даган урсав. Энэ майханд орсон зовлон надад падгүй гэсэн юм шиг тамирын гол жигдэхэн шөөгж дорн зүгээс улам тодорч байгаа өөрийн гэгээ нойрсон ертөнцөд шинэ өдөр мэндэлснийг баяртай тунхаглаж байв. Уйлаад юу хийх вдэ? Хэрэггүй. За та гээд долгор руу харж инээмсэглэх гээд чадсангүй. Аман мөрөлдсөн өтгөн хар хөмсгөн таталдснаа мод толгоогоо авч тамхи нэрээд хэд дахин угсарч тадлаа. Одоо яах вэ гэдэг мохор сохор асуудал Эрдэнийн сэтгэлд орж хоолойд нь тэглэн нүд нь байн харанхуйлж байв. Тэгээд уйлж байгаа долгор руу нүдний булангаар харснаа дээлээ ханцуулан өмсөж бүсээ бүслээд дахин эндээс босохгүй гэсэн бололтой тавтай завилж суув. За хөө явгарсан болохоос үхсэн биш. Цай чанаж ууцгаая. Амьд хүн аргатай, аргалын гал цогтой доо гэж зуусан шүднийхэн завсраар шивгэнэн хэлв. Эрдэнийн шанаа зангирн тавирч нүд нь өмнөх газраас салалгүй ширтэн уй хамар амаар нь зэнхэр утаа бүрэглэн байхад долгор хэд дахин юм хэлэх гэснээ болж гадагш гарлаа. Дорно дуулын оройгоос цацарч байгаа нарны гэрэлд ивэгдсэн тамирын хөндийн бөөн гялалдсан хар толб намрын хамхуул шиг өнхрөн тоглож байв. Гал түлж байхдаа долгор гомб минь, таашир минь гэж дахин шивгэнэвч гомб таашир хоёроос чухам юуг гуйж байгаагаа өөрөө мэдэхгүй байлаа.